За 3 2 1. Hi guys. За 3 2 1. Hi guys. Андран. Анууч юм байна. Норын Батмах байна. За ингээд удаан хугацааны дараа бид бүхэн эргэж ирлээ. Comeback. Фоллоу гарах. Тэгээд комбека айгуу тийм жинтэй эргэн ирж ийн гэж бодож байна. Тэгээд бажин. энэ Та боломж бидний хүлээсэн үү? Видео хэлбэрээр хэрэгжлээ. Яг үндсээ нааш ирэх чагтад амар догтлоод илж шүү. Одоо ч тогтлоостой л юм. жоохон сандрастай бас. Харин Энэ боломжийг маань бий болгосон Оюунс All in One буюу одоо сүрнэ ахта баярлалаа. Тэгээ Оюунсын хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Манай энэ дугаарыг ивент итгэж байгаа. Тийш үү баярлаа. баярлаа. Тэгээд юу гэлээ? Та нар ихтэй 50 комент хүрээгүй те. Хүрээгүй. Жохон гомдлоо. Жоо сэтгэл дондороо. Яг гоо тэгээ таалагдаагүй юм байлгүй те гэж бодоод видеогоор хүрээдэрлээ. Аудион таалагдахгүй л байсан юм байлгүй. Хангалтгүй байна те. Жохон тэгж өгöd. За ойр сэн сайхан ачин юуцсан да. Амар их юм шүү. Амар хинтэй нэ. Сая чи хэр удаж бид нар ч юу 3-7 хоног. Бараг нэг сар болсон шүү дээ. Харин тийм. Ер нь нэлээ. За энэ хугацаанд юу болж өнгөрцгөө гэдэг. За та нарын амьдралд ер нь юу болов? Амьдрал их юм боллоо шүү гэлээ. Соёлын өдөрлөг Тийм. хөөс ихсэн баг те. Соёлын өдөрлөг гэж сая 11 сарын 16-нд манай Монгол соёлын өдөрлөг Оюутны холбоо маань хамтарч ажилласан, хамтарч зохион байгуулсан. Тэрний тоглолт бол үнэхээр гоё юусан. Йоо харин яг тэр Монгол одоо юу гэдэг нөө нэг тийм одоо тийм нөө нэг яг сонгодог хөгжмөнүүд чи амар гой сонсдог юм шүү. Тэгээ бүр ингээд хорчлоод бид тэр анх удаага баг нөө төгөлтөр уур ингээд морин ууртай ингээд хорч морж явах гэх юм уу сонсон ч юм. Яж хат ингээд нэг хальт мэддэг аянууд яваад тэр нь амар гой сонсогдчихсэн надлаа. Тэгээ нөө лимп мимб бас шууд төгөлдөр хуур, морин уур өдөртөө хоршиж явахаар бас аюу гоё юм байна. Гэтэ манай урлагийн сурвалах юм бол бас арай л ондоолгүй юм. Харин өөрчлөлт юм байна. Айгуу мундаг бүр тэр мэдэрж байгаа. Өө тэр маа дуучт муучт бол бас юу вэ? Нэрнгэсэл өөр төшнө юмслээ. Тэрэнд оцсондоо амар баяртайсан. Нэг гоё юм үзсэн тий. Манай ноороо ч хөтөлсөн. Тайсны араас сонссон тий. Тэгсэн. Чи ихтэй нөгөө бэлтгэл дээр нь очиж үзсэн юм уу? Оо эхлээд захт нь хайлт болчихсон шүү Ноороо дээ. шууд очижсэн тий. Өнөө нэг эхлээс өмнө дахиад жоохон тэд нарт нэг петиц хийсэн бохгүй юу? Тэгэхэд бол жоохон хайлт үзсэн. Тэгээ амар гоё лсэн л та. Би бас нэг бэлтгэл дээр нэг удаа очсон чинь ёо бас амар юм лээ. Мундаг юм лээ. Бэлтэж байгаа нь бол тэгээ маш гоё авьяаслаг. Бас манай монголчуудыг бас амар гоё өнцгөөс харуулсан. Тэр чинь зөвхөн монголчууд гэлтгүй амар гадаадууд ирсэн шүү дээ. Орсон. Тэгээд бүр юм. юу л нэг Японоос ч илүү нэг ах байсан шүү дээ. Номероор сурдаг. Тийм өөрөөр сураад идэг. Тэр ах Янз бүрийн мастер класстай. марсаад. Тэр мастер классад амар хөөрхөн Манай хүмүүстээ айлгын хоёр чинь бүр амар багш, бүжгийн багш шиг. Одоо ингэж хийгээд ил амар. Тэр орсод нь бүр амар өөрхөн итгэвтэй бүжиглэн мөжглээ. Тэр нэг орс ах байсан юм а бүр ингэж бүр амар дагч хөдлөл. Би бүр тэр ахыг хараа бүр хайр үрээд ямар хөөрхөн юм бэ. Амар итгэвтэй л байлээ. Тэр нь гоёсан. Тэгээд яг тэрнээс хойш миний амьдрал маш завгүй үргэлжилсэн. За Нэг нас нэмсэн. Том болсон. Том болсон. манай оюутны албаны тэргүүн. Нэг нас нэмжээ. Албан ёсоор нөгөө нэг за. За тэр шиг Тэгээ манай подкастын хамт олон бүгдээрээ хүрэлцэн ирсэн. Тэгээд би төрсөд өрөөс тэмдэглэж үзэж байгаагүй байхгүй. Яг гэр бүлээрээ л тэмдэглэдэг гэсэн. Найзуудаагаа урьж үзээгүй. Тэгээд яг 21 хүрж байгаа юм чи 21 зочинтой амар их. Тэгээд 21 хүрж байгаа юм чи 21 зочинтой тийм төрсөд өрөө тэмдэглээд тэгээд бас юу ирж байгаа хүмүүсээ заавал дүр тувирах ёстой. Дүр тувирахгүй бол оруулахгүй гэд ирсэн байгаа. Тэгээ бүр ингээ амар удаан шаналсан шүү дээ. Юу болох вэ гэж бодоол бүр яах вэ гэл. Тэгээд манайд амар хөөрхөн дүр тувирцаас одоо энд ингээ зураг харагдах бах. Харагдана. Бидний хэн болсон? Маа нарч уг далайн дэрэмж болох гэсэн. Би бүр амар удаан бод. Би бүр амар олон дүр солилцсон заяо. Тэгээ би бүр далайн дээр нь ч боллоо гэж бодоод тэгээ тэр чинь нэг юм өсмөсөө ингээд нэг юмар боож могоод идэв штэ. Тэгээ доогоор бас нэг юм унжуулж идэх байхгүй нэг тийм хөрмөн ч юм уу, улаан ч юм өнгөтэй юмар тэгээд идэв штэ. Нөө Карибын тэнгисийн нөө далайн дээр нь чинь. Тэгэж бодвол би бүр улаан хөрөнгөтэй юм хаанаас олох вэ гэж бодож надад нэг тийм яг хөрөнгөтэй оролтойсэн байхгүй юу. Тэгээ би оролттой хайчлаа. Хайчилсан мó. Тэгээ ингээ үгсээ ингээ боош могоо тэгээ ингээ би бүр яг ингээ миний дүр бэлэн болцсон заяо. Тэгсэн чи гинт ингээ дүрээ салмаар санагдаад тэгээд кобой малгай болж байгаа. Тэгээд кобой бас.
Toy Story-гийн яг нөгөө нэг Andy-гийн найз охин. Jesse. My найзын дүр яг юу байлаа? Тэгээ айгүй удаан шаналж жагаад нүдэн дээр контур зурлаад утсан байгаа. Чи амар гоё бодолцсон байсан шүү дээ. Би бүр харчаад вау. Нэ. Тэрийг бол сайн мэдчихэж байгаа. Манай сургуулийн дүүнэр л жоохон My найз хийсэн байлээ тий. Юу болсон? Яг юу болсон гэснээр тэгтээ яг контр ч болох гоё шүү. Тэгвэл дээр би жоохон тайтгарсан. Сама юм уу те. Хайлт байлаа. Once ингээл явуулсан шүү дээ. Контророо зүг. Кинз минь цоц үүссэн шүү дээ. Тийм шүү. Харцаас дээ. Анартай гэхэд юм ярьж юус ярихгүй шүү нүдээр л харцаа. Харж байна. Контророо. Жон дий шиг. За бас мөх боллоо. Бүгд амар дөөлөд орж ирсэн шүү дээ. Би паф дий болсон. Бүр маск засагтай. Тийм тэр бол амар галсан шүү. Тэг яг хинч таныг үлдээ намайг. Юу хар үзтаа. Гоё. Юу гэж бодсон шүү. Оос нөгөө масктай саналлаа шүү. Тэгээд л Тэг би жоохон би яг уг нээр бодсоохгүй ингээд. За нөө паф дидийнхаа ингээд маскын зүчэл гартаа нэг Johnson's baby бариад ордог юм гэж бодсноо. За арайч хаардаг юм шүү. Тэгэл Гэтэ миний бодсон хүмүүс бүр аим хөөрхөн дөр төрсэн байсан. Би ингээд энэ хэдэг за гэд яах вэ гэсэн харин би бас тийж бодсон шүү. Би ингээ ганцаараа хувираад татсан чинь ингээ хүмүүс хувираагүй үйл яана гэж бодлоо. Би өөрөө кики болсон шүү. Гэтэ намайг хүмүүсээ сүлд битсэн байлээ. юу хараа таасан шүү дээ. Тийм үлээ. Тэгээд Бансангай масангай. бан шиг мантга маргааш нь хаяад буцаж олоод Хайж байгаад. Миний бантг байна уу? заас нэг тэгээд тим төрсөн өдөр болсон. Тэгээд дараа нь волейбол тэмцээн байна. Волейбол тэмцээн. Ямар том үйл ажиллагаанууд вэ? Хүсэн хүлээсэн волейбол тэмцээн болсон. Өстө гоё ясан. Тэр заал нь амар гоё юу. Яг хөө нэг сул тал нь үзэгчтэй жоохон хэцүү байсан баг. Яг нөө яг гоё үзэх тийм байрлал жоохон байгаагүй. Гэтэ заал нь бол өстой гоё байсан. Заал бол өстө гоё л. Гэтэ айгүй л хэвчээ шүү. Надад айгүй жон дэжүү царайлэг л газар харагдсан. Харин царайлаг ууз. Тоглоход л амар урамтай зүгээр. Шинэ өмсөлтөй амар гоё шүү тий. За баярлалаа. Бид нэрхтээ амар гоё мэсгэлтэй хожигдсан. Дараа жил алтын авна гэж амлаж байна. Энэ бага. Тийм. Энэ жил бас амар итгэвтэйсэн шүү. Аим шигт. Ингээ утас зүгээр гэл ирсэн. Тэргүүрч шуугуулсан. Шуугуулсан. Дүүрэн л амахын стори. My Nets дараа нь гэхдээ нэг ирсэн байсан шүү дээ. Заалан дээр микрофоноор зарлж байхад нь л тэр ой бичих байсан. Би бүр тэрийг харчаад уншаад. Уншихгүйсэн хаа гэдэг баг. Томшил гоё юм шүү. Яг гоё шууд та. Волейболын тэмцээнээс та нарт тэгээд өөр юу гоё санагдав? Багуудын тоглолттой амар гоёсэн. Нилээн сайжирсан байсан тийм. Үүнд жилийн үргэлжлэн илүү багууд нь хоорондоо ойролцоо болоо. Арай л өрсөлдөөнтэй болоо. Алтын төлөөх мөлөөх нуглаа молоо амар гоё болсон шүү дээ. Амар үзэттэй үзүү шүү дээ. Тэмцээнүүд болсон. Тэгээ мит ч одоо 2 удаа оролцсон уу? Тийм 2 удаа оролцлаа. Мундаг юм билээ. Сайн юм лээ. Маа шоу бас цөрдүүлэнтэйсэн сурагтай. Шоу гэж юу лээ? Шоу сүрдүүлэнтэй лээ. Тэгээд манайхан гоё хэдэж байгаа зохицуулж сурмаар юм те. Харин тийм ээ. Ямар ч юм битээ тэрийг. Тэг болдгоо юм шиг л шүү дээ. Зүгээр сэж болтгоо хөрөөс. Гэтэ яг хаа тэгэл. Нэг хэсэг хүмүүс нь зүгээр очингууд өөр хүмүүс нь зүгээр болчих юм те. Хэцүү. Тэгээд шинэ жилээр л одоо гоё. Шинэ жилээр ихтэй бас гайгүй байх гэж бодоод шүү. Тэр чинь нэг тийм ухаан байна үстэй хүмүүс чинь за энэ жилээ муухай гаргachвал эрэг жилдээ муухай байна тэр гэж бодсон шүү. Байхгүй. Хэдүүлээ чи нөгөө нэг яг он гарах мөчөж хоодог шүү дээ. Тэр бас хамаагүй. Дахиад хэд хоногийн хугацаа байгаа юм. Дахиад он гартал дахиад хэд хоног байгаа юм чинь. Тэгээд он гарахаас өмнө алхъя гэж бодох юм билээ. Энэ ондоо багтаагаад. Солиор юм байлээ. За маань тийш бодож чадахгүй шүү. Солиорч болно. Гоё байж болно. Гол нь гоё те. Ууж итгээ тааруулаа. Контролтой байх хэрэгтэй байна. Тэгэхгүй өчигдөр нь юу ч санахгүй байдлаа те. Тамар над чиг 21 хүрж байгаа шүү. Чи юу санаагаа. За яана энэ олон нийтийн юм. За. Өөрч тайрандаа. Гэтэ тэр энэ жилүүд бүр амар сонирхолтойсан гэж орж уншаал. Юу болчихно энэ үгээр гэл. Бахан хүмүүс чинь крашлуулж маршлал. Бахан хүмүүс чинь краш марш тавсан юм шүү. Тэгээ яг нэг 2 хүн бол миний мэдхээр бол нэлээд одсон. 2 танай багт чинь бас асуудалтай байгаадсан мэт те. Чиний өмсгөлээ ши 2 хүн өмссөн юм уу? Би нэг нь өөрөө өмсөө. Нэг нь бас манай яг тэр өмсгөлтэй хүнийг л нэг 2 3 крашлаад ах шиг үл яг хинэн юм бэ.
Наагүй шүү маа. Намаг шүү. Алилина. Тий. Яг хэнийг нь крашлаад байгаа ингээд гэсэн чинь наад өмсөлгүй чи хоёр хүн өмсчихсэн штэ гэсэн чинь баран энэ жилээр чатлаад байгаа юм аашийн. Аль нь юм бэ? Тэр хоёрын зургийг тавьчих болох юм байна. Одоо энэ нь тэр нь тэргээ тавих юм уу? Одоо яг нэг нь танигдчихлаа штэ. Хүмүүн байна уу? Хиччлээ бүр. Чи яана шалаад. Аггүй ээж шиг тийм л тийм зэрэг. Банцанда захиам гараад. Доош гарч ороод. За хэвлэлт тэгвэл. За дөрөв хугацаанд сад тусан дуучлаарай. Тэгэхээр нэг хэдхэн анхааруулга хэлжээ. Тэгэхээр сүүлийн үед Telegram болон Facebook группүүдээр одоо нэр нь үл мэдэгдэх хүмүүс одоо хөнгөлөлттэй үнээр группүүд солино аван зарна гэх мэт баталгаагүй хүмүүс маш их зар тавьж байгаа учраас та бүхэн маань найдвартай баталгаатай газруудаар үйлчлүүлээрэй. Тэгэхээр манай оюутны холбоог дэмжин ажилтдаг манай энэ дугаарыг ивент итгэгч оюунс маань манай сонсогчдод зориулаад хөнгөлөлттэй үнээр группүүд солих боломжтой промо кодыг бэлгэлсэн байна. Тэгэхээр та бүхэнд энэхүү промо кодоор хэрхэн яаж рубус солиулах аргыг хуваалцъя. За тэгэхээр одоо хамгийн түрүүнд за оюунс болохоор Telegram, Facebook, WhatsApp, Instagram зэрэг ер нь бол таны бүх ашигладаг олон төсвөлжинд одоо идэвхтэй ажилладаг. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө хүссэн одоо сошиал медиагаар дамжуулж холбогдох боломжтой. За тэгэхээр оюунсын одоо албан ёсны одоо энэхүү Telegram хуудас руу хамтдаа бичицгээе. За сайн байна уу өнөөдрийн хаан шийдвэ гэд бичингүүд. За өдөөс болохоор одоогоор бол 10-21 цагийн хооронд Москвад ажиллаж байна гэж хэлсэн байна. За тэгэхээр оюунс маань за зөвхөн одоо энэхүү промо код манай сонсогчдод зориулсан промо код байгаа. За үүнээс гадна оюунс маань төрсөн өдөр болон 9 сарын 1 ч юм уу тийм тэмдэглэл баяруудаар хөнгөлөлттэй промо кодыг хуваалцдаг. Тэгэхээр та бүхэн одоо энэхүү доор гарч ирж байгаа сошиал медиа хуудасуудаар дагаарай. За тэгэхээр өнөөдрийн хаш 3580 гэж байна. За тэгэхээр та бүхэн The Chill with Домоох промо кодыг ашиглаад 1000 рубль төлж болох уу гэд бичээд үзье. Тэгэхээр ерөөхдөө бол ханшныхаа дараа за энэхүү промо кодыг ашиглаад солиулах боломжтой гэсэн үг ээ. Ийм түргэн шуурхай баталгаатай найдвартай газраар үйлчлүүлээрэй. Бид нар өмнө ч 50 коммент гээл гуйгаадсэн шүү дээ. Тэгэхээр одоо манай дараагийн дугаар буюу ирээдүйн маань байх хэсэг нь ер нь бол одоо энэ промо кодыг хэр ашигласнаас ч л харагдана да. Шалтгаална. Тий, шалтгаална учраас манай сайн та нар хэрэг подкаста цаас цаашдаа үзэхийг хүсвэл промо код ашиглацгаарай. Баярлалаа. 7 хоногийн хүчин. Гол нь найдвартай шуурхай газраар үйлчлүүлэхийг сонголт болгож байна. Одоо ч тэгээд янз янзын нөгөө нэг тийм заллам мэллэн тэмхүүнүүдээ адааш дээр рубль салхин мэлэн гэл тийм үг. Яг рубль амар ойрд их унаад байгаа юм байна шүү дээ. Тэрнтэй холбоотой юмнууд их асуудлууд их гарч ирж байгаа юм шүү. Тэрнтэй холбоотой бас хүмүүс амар их рубль салж байна. Гол нь нөгөө нэг жирийн ханшнаас бүр нэлээ хямд ханшаар солино гэж юмуд хүмүүс нөгөө яарцсан үедээ заа хямдханаар ингэ солиулчихгээд танихгүй хүмүүс төр солиулаад тэгээд тэр чинь ингээ яг лөөвөр заллан болоод нөгөө буцаахаа яг буух эзэнгүү шууд лөөвөр дулчихлаа юм л да. Тэгээ одоо энд байгаа хүмүүс чинь нөгөө Монголын одоо цагдаа шүүхээр явах чинь бас амар одоо ажралтай. Тийм хөрвөргүүд бол маш их ирсэн. Над руу нэг удаа 40 voice message бас ирсэн. Тийм ингээд лөөвөр дулчлаад тэгэл би за ингээ voice message бияхан би та ингээ гол юмудаа ярих гэх нэг тиймэрхүү юм болсон учраас бас манайд болгоомжтой сэрэмжтэй баталгаатай газраар үйлчлэх хэрэгтэй. За захиарга орцгоох уу? Захиалга орцгоё. Догтлж байна. За манай өнөөдрийн эхний захиа. Сайн байцгаана уу? Юун түрүүнд энэ өдрийн минь амоох байдагт баярлалаа шүү. Гоё хөгжилтэй байж магадгүй гэдээ явуулаа. Би ганцаараа мэдэж байхаас гээд анх хэлний бэлтгэлд ирээд төр байх өрөөндөө ороод буцаад бичиг баримтуудаа янзлахаар гарах боллоо. Баахан өөрийгөө илэрхийлэх өгүүлбэрээ транслейт дээр бэлдэж өрөөнөөсөө гарч явах тундаа ганцхан здравствуйте гэдэг үгээл сансаар очих ёстой газар дээр ирлээ. Ороод здравствуйте гэж хэлээл өөрөө байхгүй шууд бичиг баримтуудаа нөгөө орс ажилтнаа хичдэг лөө. Тэгсэн намайг орс хэлтэл гэж бодсон юм шиг урдаас баахан юм яриад лээсэн. Тэгж нэг болсны дараа дуугаал өрөөнөөс нь гарчих юм дээр буцаад здравствуйте гэж хэлээл гарсан да. Арт тэрэг чи нэгээд л хэлсэн дээ тайлагдчихгүй. Томьёо. Тэгээ тайшин здравствуйте гэдэг үгнийхээ орчуулгыг мэдж байгаа сте. Яах вэ? Тэгээд ганц мэддэг үгээл хэлчмээр л нэгдсэн юм байл үү? Гаргалаа гэсэн. Бай май хэлж байгаа. Тайлагдчихгүй. Ямар гоё нэр вэ? Тайлагдчихгүй томьёо гинэ. Энийг математикаар сурдаг хөх тохаа. Магадгүй л нэ. За. Болцсон уу? Яг жоохон богино захиан гоё захиан.
За. Бицэнд баярлаа. Би дараагийн цагааг уншиж уу. За. Батмөх. Түрүү яаснаа яриач би. Энэ нэрм манай арын хоёр айгу мундаг ажил хийдэг. Тэгээд нөө миний нэрийг шууд тавиад яатсан. Шууд Батмөх араас нь захиагаад тавьчихсан чинь энэ нөө гой таарсан билээ. Хайлтар шиг. Тэгээ хайлт уншлаа шууд Батмөх миний захиаг уншиж байгаа. Би шууд юу вэ? Надад зөрөө шууд бичиж байгаа бахтаа гэж. Баярлж баярлаа. Би ч нөө хувийн юутай болсон надад. Гэсэн чинь манай хоёр ажилласан. За тэгэхээр ми захиаг уншиж байгаа өдрийн минь төргий. Амоох байдагт баярлаа. Оюутан нас минь дэндүү дурсамжтай өнгөрч байгаа шүү. Сүүлийн 4 дахь дугаарт гарсан буруу цагтаа учирсан зөв хүмүүс гэсэн захиаг сонсоод өөрийнхөө гунигт түүхээ бичихэр шийдлээ. Би намар өвлийн үлрэлд ер нь л бол дургүй. Хүйтэн хүндий бүүдгэр санагддаг. Гэвч энэ үлрэлд би амьдралдаа маш ихээр хайрлсан хүнтэйгээ учирсан юм. Яг л бүүдгэр хүйтэн сэтгэлд минь дулаан илчүүлж ирсэн хамгийн нандин хүн. Үндэ тэр хүнийг би аль дээр үеэс л мэддэг байсан юм. Хизээч сэтгэлд минь ийм том орон зай эзлэн гэж тухайн үедээ бодоогүй. Танилуд байхдаа тэр хүнд би сэтгэлтэй байгаагүй ч одоо бодоход тэр хүн надад сэтгэлтэй байсан байжээ гэж боддгийн. Тэр хүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа тийм удаан байгаагүй ч тэр хүнээс авсан тэр үнсэлт хизээч мартагдахгүй байхаа. Яаж хүнийг тийм нанднаар инхрийлж үнсэж болдог юм бэ? Өмнө хүнтэй үргэж байсан ч тэр хүнээс авсан тэр ганц үнсэлт үнсэлт ийм үнцэнтэй байж болдог байжээ гэж бодоход минь хүргэсэн. Согтуудаа үнссэн зүгээр нэг үнсэлт биш. Яг л намаа гэсэн бити нэг. Согтуудаа үнссэн зүгээр нэг үнсэлт биш. Яг л намаа гэсэн бүх хайраа шингэн үнсэн мэт. Одоо тэр үнсэлтийн төлөө юу ч дахиад хийхэд бэлэн. Гэхдээ одоо бол дэндүү хожимдсан байхаа. Тухайн үед үнэхээр л сайхан мэдрэмж. Тэр хүнээс мэдэрсэн ч яагаад ч юм мэдгүй. Тэрийг илэрхийлж чадахгүй тэр хүнд буруу ойлголт төрүүлсэн. Тэрийг ч засахыг хүссэн. Гэхдээ одоо дотроо олон юм бодож тэр хүний юу ч биш байсан бол яах вэ гэсэн бодолтой дарагдаж яаж чадалгүй өнгөрсөн дөө. Хайрлуулж тэр хүнийг ч хайрлаж яваагүй ч тэр ганц үнсэлт дэндүү их хайрыг мэдрүүлсэн. Захианы ихэнд буруу цагтаа учирсан зөв хүн гэсэндээ бидний хувьд яг үндэ зөв хүнч бас биш байсан байх. Учир нь одоо тэр хүн өөрийн зөв хайраа олсон. Тэднийг харахад маш их хайр мэдрэгдэг. Тэр хүн одоо зөв хүнтэй байгаа. Хайртай хэрнээ тухайн хүнээ тавьж явуулах бас хайр гэдэг дээ. Тийм л хайраар одоо би хайрлаж байна. Тэр хүндээ би энэ хороогийн сайн сайхныг хүснэ. Энэ подкастыг энэ захиаг минь тэр хүн сонсно гэдгийг мэдэж байна. Тэмдэж хэлхийг хүсэж байна. Одоо чи үнэхээр зөв газараа дэндүү жаргалтай байгаа шүү. Зөндөө их хайрыг илгээе чамдаа. Үндтгсэн BBKKN. Ямар гоё юм бэ? Энэ нэр нь ямар утгатай юм бол? Нэрний товчлол юм болов. BBKKN. Харидаа тэгтээ. Яа. Снийг товчлол юм байна л та. Гэлээ хань хараад. Өнгөрчлөө. Надад ч юм болов. Гэтэ яг Намар гэж бичсэн байх. Ари энэ яа. Хэн тайлнаа. гэтэ яг надад яг тийг санагдлаа. Ингээд нөгөө нэг тухайн үедээ мэдрэмжэний илэрхийлээгүй өөрийгөө буруу илэрхийлсэн гэж байгаа штэ. Тэгэд яг ингээд мэдрэмжээ илэрхийлэхлээр амар чухал юм санагцсан. Ингээд яг тэр үедээ юу мэдэрч байгаа энэ тэрийгээ ингээд яг бүх мэдрэмжээ өрсөн нуухгүйгээр тэгэл ингээл манайхан чаа октод ингээд хотлоо маяглал за наа их ч юм бол ингээд бочхолоо гэж ингээл жоохон хязгаан гаргаж маргаал ингээд ерөөсөн мэдрэмжээ илэрхийлэхгүй штэ. Яг тийм учраас ингээд дараа нь ингэж харамсгүй тул яг тухайн цаг үед ингээд мэдрэмжээ илэрхийлээ. Тэгээд одоо ингээд санжаавал санжийн ингээд талагч байгаа ч гэдэг юм уу. Тэр мөрийгаа ингээд яг цаг тухай бүрт нь хилээд явах хэрэгтэй боллоо гэж бодлоо. Над энэ захианы таалагдсан зүйл нь юу вэ гэх юм бол би саяхан нэг юм нөө шүлэг шиг юмнууд уншижээс байхгүй. Тэрэн дээр ингээ гардах хүний тим дурлал байдаг. Хүн болгонд ингээ ихэнх ингээ таарж үздэг. Тэгээд хамгийн амттай дурлал гэж хэлдэг гэд. Тэр нь ингээд нөө богинохон хугацаатай. Гэхдээ ингээд энэ захиан дээр одоо жишээл ерөөс юм хийгээгүй зүгээр ганцхан үнсэлт л байсан байгаа байхгүй. Тэгээ согтуу мохтуу тий. За ах тэрний яг. Гэтэ яг зүгээр ингээд ерөөс өөр юм болоогүй гэсэн ингээд тэгээ ганцхан үнсэлт байсан. Тэгээ тэр нь ингээд яг ийм дурлал байдаг. Тэр хамгийн гоё зүйл. Энийг айгу гоёор дурсаж явах хэрэгтэй гэд нэг тийм би шүлэг уншижсэн. Тэр зүгээр сайн уншсан ч амар гоё сайн дураад. Таалагдж байгаа зүйл нь тэр байлаа. Их тийм нөгөө нэг юу хүмүүс байдаг штэ. Юу хүмүүс жоох ингээд
нөө Егор Кридийн би нэг сая нэг дууг сонслоо. Тэгсэн чинь тэрэн дээр яг нөө Mr. and Mrs. Smith гээд сонсно. Мэдэх хаа. New Shot-аа ингээд хизээ гарч ирсэн. 2-3 жил өмнө хаа. Би сая сонсож байгаа байхгүй юу? Утга учир нь ойлгоод тэр чинь нөө салцсан байж байгаад яг эргээд хэрвээ энэ хоёр одоо салцсан байгаа шүү дээ. Тэнгүүд тэр клипэн дээр хэрвээ энэ хоёр хүмүүс тэр үед салаагүй өргөжлүүлсэн байвал ямар одоо амьдралтай байх байсан бэ гэдэг туршилтанд ордог. Тэгээ жинхэнэ амьдрал салцсан хүмүүс тийм клип хийгээд байгаа заяа. Тэгээ тэр клипэн дээр ингээд хэрвээ одоо тэр туршилтанд орсныхоо дараа одоо ямарваа нэгэн юм авч үлдээгүй байх юм бол жинхэнэ амьдрал дээр эргэж очихдоо тэр хоёр хүн бие бинийгаа ингээд ойсон нас нь арчигдана. Ерөөсө бие бинийгаа санахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгсэн чинь хоёулаа ингээд ер нь бол нууцаар юм аваад үлдсэн байсан. Гэхдээ ингээд тэрэн дээр ингээд клипнийхэн төгсгөл үг байдаг байхгүй юу? Ингээд хоёулаа бие бинийгаа таних байлуу гэдэг нэг годомжинд харалтаа. Годомж ресторан харалтаа. Тэгсэн чинь ингээд танихгүй мэн ингээд тэгсэн чинь за андуурчлаа уучлаарай гэдэг тэгсэн чинь гэхдээ ер нь нэг юм нөгөө анх удаад харж байгаа мөртлөө ингээ маш олон жил мэддэг юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг штэ гэх нэг тиймэрхүү утгатай өгүүлбэрлэдэг байхгүй юу. Тэгээ надад бас яг тийм санагдаж штэ. Ийм богинохон хугацаанд байгаа ч гэсэн ингээ тийм урт хугацаанд байгаа хүнээс илүү мэдрэмж төрүүлэх боломжтой гэх юм уу. Тэр богинохон ер нь ингээ хоолны баг намцтай гэдэг штэ. Зүгээр нэг юм богинохын юмнууд ингээд яг амар их одоо тийм хүчтэй сэтгэл хөдлөлтэй айгүй. Яг би тэгээ нөө өмнөх подкастууд дээр ярьдаг юм бол ярих гэдэг юм л да. Энэ одоо учрал ийм богинохон байснараа илүү үнцэнтэй болгож байгаа хаа. Хэрвээ үргэлжилсэн бол бас юу ч болох юм блэ тий гэж бодогдуулахаар гэх юм. Гэтэ угаасаа тэгээд учрал олгоо ингээд өөртөөх байхгүй штэ. Тэгэл яг ойлгох хэвээр юм ойлгуулаад тэгэл гол нь дараа нь харамсахгүй. Тийм. Тэгэл мэдрэх хэвээр зүйлээ мэдрэл тэгэл тухайн үедээ догтлол тэгэл юм орох үедээ юм орол. Таар тэр нэг Eternal Sunshine of the Spotless Mind гэх кино үзчихсэн үү? Сонсчихсон. Нөө дурсамж арчилдаг. Тэгээд дурсамж арчуулаад яг саяны нөө клип дээр гардаг чинь сүулт нь тэгээд дуулцсан чинь. Таардаг. Ariana Grande бас сүл бас нэг тиймэрхүү дууйцсан гэж та нар сонсноо. Ингээд бас яг дурсамж арчуулаад дурсамж арчуулж марчуулаад тэгснэ ингээд нэг тийм сансараа заяа. Одоо ингээд тэрний яг гол хэлэх гээд байгаа үнсэн санаа нь ингэж бодоод байгаа шүү дээ. Дурсамж арчигдсан ч гэсэн мэдрэмж хизээд ингээд дотор байх байхгүй тий. Ямар тийм. За дараагийн захиалга орё. За одоо би яг Батмүшин уншсан заяа. Наран Яаж чи намайг юу гэж бодсон? Чи сонсолтой гэлээ. Би Наран туяа миний сэтгэлээ эзэн шамдаа. Батмүш шиг уншин. Яаж уншлаа гэж бодож байна. Яа. Би бүр сая бас хараад инээ төрөлж. Би бас өргөн анийн дөрөв дараа нь л хэлье. За. Москвад сурч буй их хотын хөдөлгөөнд донд заримдаа өөрийгөө төөрж ганцаардаж байгаа мэт мэдрэгдэх үе надад байдаг ч чамайг бодохоор тэр бүхнийг мартах шиг боддог. Өдөр бүр чиний тухай бодож дурсамжийг мань сэтгэлдээ эргэн сэргээж суухад надад хаа нэгтээ гэр бүл итгэл найдвар хязгааргүй хайр байдаг гэдгийг дахин сануулдаг. Энэ хотын ширүүн хүүтэнд ч чамтай өнгөрүүлсэн дулаан давшинжууд л намайг дулаацуулж чамайг бодох болгондоо амьдралын утга учирыг дахин олж авдаг. Нар мандах шүн одод гэлбах бүрт би чамтай хамт байхыг хүснэ. Гэхдээ энд байхдаа чамд бичиж сэтгэлээ хуваалцаж байгаа нь намайг ганцаардлын мэдрэмжээс чөлөөлж биднийг илүү ойр мэт санагдуулдаг юм. Чамтай танилцсан мөчөөс хойш амьдралын маань хизээч байгаагүйгээр өнгөлөг болж шинэ бүхэнд нийлэлтэй болжээ. Чиний инээмсэглэл зөөлөн дуу хоолой гарын чиний инхрийлэл миний бүхий л айдсыг арилгаж ирээдүйн төлөө тэмүүлэх хүч өгдөг. Хайр гэдэг үг өөрөө агуу боловч чамайг бодох бүрт түүний илүү гүнзгий утга учирыг би олж хардаг. Чиний хажууд би өөрийгөө хамгийн сайн хувилбараа олж итгэлтэйгээр тэмүүлж мөрөөдөлтөө биелүүлэхэд бэлэн болдог. Чамтай хамт байхдаа өнгөрүүлсэн цаг хугацаа минь зүгээр нэг дурсамж биш. Харин ирээдүйн маань гэгэт өдрүүдийн эхлэл гэдэгт би итгэдэг. Бидний харилцаа энэ оршихгүйгээр дамжин урсах хайрын гэрэл хизээч унтрахгүй гэдэгт би итгэлтэй байна. Хайрт минь чи миний амьдралын гэрэл хүсэл тэмүүллийн минь их ундраг. Ирээдүйн аз жаргалын минь баталгаа юм шүү. Хэдий хол зай биднийг салгаж байгаа ч миний зүрх сэтгэл өөрт чамтай хамт. Өөрт чамд хайртай. Банштай хураг. Хүндэтгсэн банштай хураг нэ. Ямар банштай хураг гарцсан. Хил амар оцолцоод. Ямар гоё. Өөр хайртай гинэ. Энэ эрэгтэй хүн үү эмэгтэй хүн үү? Мэдхгүй.
Тий. Түүш. Яагаад ч юм эргэтэй юм шиг мэдрэмж байгаа юм би. Гэтэ яг энэ дээр юусэн хүүсийн хэлэхэд айгүй хэцүү юм шүү. Яг нэг тийм яг хүүстэй холбоотой юм уус байхгүй болохоор. Тэ би наа өгсөн нэрийг харахад эргэтэй юм бол. Банштай ураг. Гэтэ амар гоё биччихээ. Юм тийм. Өөрт чамд хайртай. Яа. Амар. Энэ хүүхд ч энэ хүн Оюутан. энэ оюутан маань юм утга уран зохиолдог дуртай хаа. гэж бодлоо. Гэтэ одоо ингээд бэж та бодъё л та. Амар муухай шүнжлэх гэдэг нэгс. Өөр хайртай байна гэж байх уу гэхдээ ингээд байна шүү дээ. тэр чи одоо ингээд дахиад өөр хүн гарч ирэл хайртай болно. Тэр гэр бүл зохион өөр хүүхэдтэй болно. Тэгээ тэнгууд өөр хайртай байх уу? Тэр нэг мэдрэмж нь байх баха. Байх уу? байх. За тэгэл нэг бас чихнэрээс өөр хүнтэй хайртай яваад байхгүй л ах л даа. Гэтэ нэг тийм мэдрэмж нь Яг тэгээ жоохон бүр зүгээр дарагдаж үздэг тийм. юм шиг санагдаад байдаг шүү дээ. Яг уу ингээд бүр дарагдаад одоо хамт байх хайр чи ингээд хамт байх тусмаа ингээд гоё мэдрэх тусмаа ингээд томорж шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд салцсан байхдаа ч юм уу холдсон байхдаа ингээд баг багаар нуугдаад дарагдаад тийм сэтгэлийн гүнд ингээд бүр цаана очичдаг. Дурсахгүй л гарч ирэхэргүй. Ингээд дараа нэг харангуут ч юм уу ингээд нэг ийм буцааж нэг хальт гарч ирдэг ч юм уу. Тиймэрхүү юм байх гэж боддог шүү дээ. Хамгийн гол нь тэрийг илэрхийлнэ гэдэг чинь тухайн хүний ухаан шүү дээ, тий. Эхнэр хүүхэдтэй нөхөр хүүхэдтэй болчоод ингээл гэл бас яваад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг за зүгээр нэг юм сэтгэлийг нөвтгөх юм нэг тэр хүнийдээ жижигхэн юм бас байдаг л гэж боддоо шүү. Тийм болохоор өөр таартай байх боломжтой. Тэг яг нөө би бас тэгж боддог шүү. Ингээд хайр гэдэгтээ ингээд зөвхөн нэг юм юуг ингээд дүүргдэг ганцхан юм цорготой зүйлийг дүүргдэг зүйл биш байгаа байхгүй. Ингээд тэр хүнийх ингээд нэг зүйл рүү хийгээд дүүргсэн байсан чинь ингээд яг ануургээс түр тавиад өгсөн. Дахиад өөр нэг хүн таартай болгоо дахиад өөр шинээр нэг юм цорог босч байгаа байхгүй. Тэр чинь нөгөөтгөн заавал нөөтрүүгөө заавал ингээд яадах биш гэж бодоод. Тийм болохоор яг нөө яг ануургээс шиг бас ингээд дарагдаад ч юм уу эсвэл тэрийг өөрөө хүчээр ингээд сэтгэлийн гүнд нь байж байгаа юм шүү дээ тий. Ингээд хүн тэр мэдрэмжээ зүгээр орхич. Тий ингээд орхих сонголт хийдэг юм болоо. батхыг хүсээд бодохгүй байхыг хүсээд ч юм уу. Далд хумсарт нь л төгтэй. Тийм. Ихэд бол. За дараагийнхаа захиар руу явцгаая. Энэ бас айгүй нийтдээ би бат мөх шиг уншия. Энийхтэй надад жоохон. За. Ануужин Дикана тамхинд явуулсан монгол эмэгтэй гэж хэлсэн. Дикана тамхинд. За зүгээр шууд ихтэл энэ надтай нэг холбогдохгүй байна. Дикана тамхинд явуулсан монгол эмэгтэй оюутан надаас өөр байхгүй байхаа. Манай сургууль ер нь том дуухан чанга сургууль. Гэтэл саяхан гадаад оюутан хариуцсан Диканаас хүн холбогдоод боловсролын чуулган хөтөлбөр шиг юм болно. Чи явах уу гэд би хичээлгүй өдөр байсан болохоор заа гэж хэлээд явсан. Гэтэл уг нь анхаарах зүйл дээр нь арх авч явж болохгүй шүү гэсэн байсан. Харин манай Грек Орс хоёр найз маань бүр нэг цүнхтэн дүүрэн жижиг 100 грамын бахан коньяк, нөгөө цүнхэнд нь хям чипс, 2 том вискитэй замд явж байдیں۔ Яарэ. Удаан уулзаагүй юм байна эдэр гээл уулзнаа тэмдэглээд ууй гэд болдоггүй. Би ч үгүй гэж гүрийсээр байгаад очих газраа ашгүй ирээд үйл ажиллагаануудаа оролцож дуусаад шүнж боллоо дискотек гинэ. Бас тэгэхээр нь баахан бүжиглэж байгаад ядраад бас сонирхолгүй санагдаад унтах гээд өрөөрөөгүй явж байсан. Нөгөө согтуу хэдтэйгээ яг халц таарад уг нь тэр эдээс нуугдаж шал мэдэхгүй орос дуунуудаар хідэн цаг бараг туртлаа бүжиглсэний ямар ч нэмэргүй сайхан баригдаал яахан аргагүй ууваа. Би ч айгаал Дикан эдэрт баригдчихвал яана гээл дотроо бодоод уусан. Сүүлдээ тэгээд юм санаа зовх жинхэнэ өөрийгөө сул тавиад танилцаагүй байсан хүмүүстэйгээ танилцаад бид хэд чинь ихэндээ 8-уулаа байсан. Тэгсэн сүүлдээ 15 зургуулаа болоод буцаж бүжгийн талбай руу очиод бүжиглээд тэгэл сайхан унтацгаахаар шийдээд унтаад өглөө болсон. Зарим кадр байдгүй шүү. Хальт орж гараад байна. Өрөөний орос охиноос өчигдөр ямар санагдсан эдэргээ тойрон утгаар юм сонсох гээд жаал юм ярьлаа. Ер нь гайгүй шүү. Тэгсэн гинэд надаас хамт гарч тамхилахгүй гэж асуудیں۔ Тэгэхээр нь би гайхаад би татдаггүй штэ гэд хэлсэн чинь цанаа сонирн болсноо. За тэгвэл тамхиа өгч гэдэм да. Би бүр намайг юу гэж бодоод байгаа юм би тамхи татдаггүй гэж хоолоогоо өндөрсгөж хэлчихэд буцаад хөвцсөн чинь хүлээжээ гэснээ миний хүртгэний халааснаас бүр бүдүүн бараг шин тамхи Росси гэсэн бичгтээ том төмөр гал гаргаж ирснээ. Чи зүгээр үү? Аригч нь гараагүй байгаа мó гэд би бүр шок. Энэ хинийх юм минийх биш яхаараа надад тамхи гал байдیں۔ Гэсэн чинь нөгөө охин чи өчигдөр нэг Диканыг тамхинд дэлгүүрээ уулзсан шүү дээ. Тэгэхгүй бол WhatsApp чатаа хар тамхины зураг явуулаад байсан гэдгийг. Яарэ би. Би бүр итгэж өгдөггүй.
За би солиотой гэхэд арайч ийм солиотой биш гэж чатаа харсан чинь бүр алаа хийцэн. Үнэн байвал яах вэ? Ичиж өгөхгүй баахан орилж ашгарч байгаа арай гайгүй болоод буцаг ачаагаа бэлдээд нөгөө деканаас зүхтаж машиндаа суугаад ашгүй нэг юм тэр явдал дуусаад гэртээ ирж босон явдлаа өрөөнийхөө охинд эхнээс нь дуустал яриад чата оруулаад энэ декангээ зургийг үзүүлсэн чинь өрөөний охин дуу алдаал яана анда энэ хүн чинь декан биш бүр гадаад оюутан хариуцсан захирлын нөхөр байна штэ чи мэддэггүй мүү гээл намайг эргүү тэнийг солиотойгоор минь дуудаж баахан шоолоод загнаад би ч ихний эдэн оног баахан гимшиж ичиж дээрээс нь төсөөлөн бодох чадвар сайтай хэлэхөө баахан асуултаар өөрийгөө булцсан. Тамхины мөнгө өгөх ёстой болов уу? Яах ёстой бол яна захирал намаа мэдээд хөөчихвөл ээж авд юу гэж хэлэх үү? Ямар гадаад оюутан хариуцсан захирлын нөхөр цогтуу байхдаа тамхи захиж явуулсан байсан гэлтэй нь биш. Нэг иймэрхүү байж байгаал би ч мартчихсан байсан чинь гай 3 хоногийн өмнө бүр яг хичээл дараа лифтнээс гарч яхад зүрдийн би гяс баахан хүн дунд ороод ашгүй таньсангүй гэж баярлал явдал ард нэг хүн 2 3 удаа хулиганка гэд хэлтий. Эргээд харсан инээдсэн зогсож байсан. Тэгээд өмнөөс нь бүхийж толгоогоо дахиж мэджээл ичээд шууд гараал гүйцэн. Сургууль харагдахгүй болтол гүйсэндээ хаахаа. Сандархаараа шууд зогцчихад байд юм балай. Нэрэ хүмүүс та хэдийг гацаж уншсан ийм тийм байсан гэд байлаа. Яг нэг талаасаа шүүмж байж болно. Гэхдээ би өмөрч байна түүм ээ шүү. Өөрөөсөө юу ч хийхгүй байж юм хийж байгаа нэгээ дандаа ингэж өөлдөг байхгүй юу? Хүмүүсийн бичсэн үг үсгийн алдаатай латин болон кирилл үсгийг холсон гэд янз янзын түүхийг харин ч унших биш гоё ярьж байгаа шүү. Манай эдэн хөөрхөн хөтлөгчд гоё шүү, янзах шүү, луу шүү бүгдийг чинь би амжилт хүндэтгсэн сүтэ цай гинэ. Хөөрхөн. Баярлаа. Ямар манай сүтэ цай шиг хүн гарч ирэх нүг гэж харсан чи харин ялч манай сүтэ цай байна. Сүтэ цай бүр нэг илгэмсэг болчихсон. Гэр бүлийн гişүү юм уу? Толтон санагдаж байна. Манай 5 дахь гişүү юм уу хээш? Үнэ. Тэ хөөрх юм аа. Тэгээс үнэхээр адал явдалтай амьдрах юм аа тий. Сүтэ цай түмэ шүү чинь зөө. Гэтэ Та нар би ч одоо ингээд декана нүүга захирлынхаа эхнэрийг тамхинд явуулсан гэж байгаа. Тэг ингээ яваад өгч байгаа юм бахта захирлынхаа эхнэр. Захирлынхаа нөхөртөө цуг уусан гэсэн үг юм тий. Уугаагүй зүгээр нөө чатаар нь бичсэн юм шүү. Хайдаг гэсэн юм шүү баг. Нөхөр нь юм байна эрэгтэй юм. Тийм нөхрийгөө тэгээд нөхөр нь тэгээ за яваад ирэх явуулчих. Гэтэ нөгөө нэг ийм зам байгаад үзтээ ингээд. За энэ хүүхд гайгүй дээ гэж бодсон хүмүүстэй гайгүй хандаад байдаг шүү дээ. Тийм болов. Тэгээд яваад инээж минэсэн байлгүй дээ. Түүнээс бас өөр байсан бол одоо бараг Харин тийм. хөөгдөн шүү дээ. Тамхин айдэрч чинь гэдэг чинь бас тий. За явах уу дээ гэл тэгэл. За явах ганцтай явах гэж. Тэ сони яаж цогтохоор ингээ тамхи татдгүй мэдэж тамхи татчих байна. Ай. Чи бол яг нэг юм дээд. Яа. За. Манай чи тийм дөрддөг шүү дээ. Муу юмнаас халла. Тамхи муу шүү мухай. Сүдэ цагаа гэдэг амар саналаа шүү дээ. Өмнөх дугаар дээр байгаагүй. Нэр өмнөх дугаар дээр байгаагүй шүү. Бид нар баруун гомдсон шүү дээ. Яагаад байхгүй? Тэгсэн чи харин ашгүй бичлээ. Тэгээ бид нарыг бүр тэрвэрсэн. Гоё шүү, янзах шүү, суу шүү. Суу гэсэн. Харийг ингэж хэлдэг байсан юм аа. Сайн мэдрэгдэж байна. За дараагийн захиал орцгох хөдөлээ. Yes. За. Юуны өмнө цахаан унших өдрийн мэндийг та хэддээ болон үзэж байгаа хүмүүс түргье. Өөрийнхөө амьдралын 7 жилийн түүхээ та бүхэнд хуваалцъя. 10 жил байхдаа өөрөөсөө ах хүрслэг хөөрхөн бор залуутай үерхдэг байлаа. Надаас 3 ах. Бид хоёр чинь нэгэндээ унж тустлаад уралчихсан үргэлж хамт. Хичээл тараад л гарахад миний бор залуу ирчихсэн хүлээж байдаг байсан юм. Тэгээд л өдөржин хамт. Төгсөх анги болсон чинь жоохон хүүхэд минь хичээлээ сайн хийн шүү гэдэл намайг намын сан руу чирээд явдаг байлаа. Хүмүүс их муугаар ярьдаг байсан. 10 жилийн жаахан хүүхэд байж 3 дахь курсын ахтай үргэлдэг байна инээ тэрэ гэдэл. Гэтэ тэрийг нь би тоогоогүй. За тэгээ жаргалтай өдрүүд өнгөрч байтал би ч төгсөх боллоо. Хавар төхөх тусан бид хоёр холын зайд байна гэдгээ мэддэг байлаа. Тэгээд хаврын нэг муухай шуурхтай өдөр би Оросд сурахаар болсон гэд хэлсэн чинь тэр минь чив чимээгөө суугаад л байсан. Нэг том санаа алдангуудаа зүгээрээ манай ах ихч хоёр холын зайд 4 жил байсан. Дахиад л даваад л гарсан. Одоо хөөхөн 2 хүүхэдтэй амьдарч байгаа гэдэл жишээ татаж яриад ахын чамайг хүлээнэ гэдэл нэг хөөхөн инээж ажиллаа. Би ч дотроо хүмүүс хол явчаар утгагүй салчдаг гэсэн. Энэ хүү яг хүлээх болов уу гэд бас итгэж өгөхгүй л байсан. Тэгээд бидний 5 жилийн холын зай харилцаа эхэлсэн.
ястай юм л үтсэн. Эхний 2 жил бол холын харилцаанаас хэрэлдэхгүй, маргалтахгүй нэг гэж хол зайг ойр болгохын тулд өдрийн талтан шахуу ярьдаг байлаа. Тэгээд тэр маань ч ажиллаж байгаад дахиад сурна гэд гадаадд сурахаар болсон юм. Ингээд л ашгүй холын зай харилцаа дуусхны над дээр ирэх байх гэтэл өөр ус руу явчихсан. Би ч дотроо амар гомдсон ч өөрийнх нь ирээдүйд илүү хэрэгтэй байх, сурж байгаа мэрэгчлэр нь тэр улсад сурах нь илүү байх гэж бодоод юу ч хэлээгүй. Тэгээд нөгөө алсын зай харилцаа явсаар л очоод тэр маань шинэ орчинтай болж ажил хийгээд бас сураад эхлэхээр завгүй болж бид ч энд хичээл номдоо дарагдаад бидний харилцаа өдөр ирэх тусам л орхигцоор байлаа. Ярих нь багсаж нэгэндээ итгэх итгэл нь багасаар л тэгээд салж нийлж явсаар холын зайд 3 жил болсны дараа эцэст нь бид хоёр Монголдо уулзахаар болсон юм. Коронавигийн үе байсан болохоор бор залуу маань Монголдо ирж чадаагүй нэлээ утсан юм л та. Тэгээд уулзсан мэдрэмж нэх гоё байгаагүй хурцгсан байсан. Багахан л тогтолсон байх. Тэгээд харилцаагаа авч үлдэхийн тулд зунжин л хамт цагийг өнгөрөөж 3 жил сансан сэтгэлээ твтээж авсан. Тэгээд л нүд ирэмхийн зурл намар болчихсон. Бид хоёулаа хоёр тишээ буцаад л явсан. Сүүлийн 2 жил нь үнэхээр л амар токсик байсан. Хэрүүлж тасархаа байж байнга л хэрэлдэж маргалтаастай. Миний мэд хөөхөн борхгүй, миний мэддэг хүн биш болчихсон. Зүгээр л нэгнийхээ гаргаж байгаа зан дургу болж эхэлсэн. Тэгээд хоёулаа ингэж их хичээчихэд одоо л хүнд үеийн байх даваад гарыг хоёулаа ярилцдаг байгээд ярилцаж ч үтсэн. Үнэхээр болоогүй. Ямар ч том шалтгаан байгаагүй хэрнээ зүгээр л хоёр талдаа залхачихсан. Тэгээд хүндийн харилцаа явсаар байгаад бид нэг л өдөр шийдчихсэн. Зүгээр л тавьж явуулъя. Яг юуны тулд ингэж огт тоохгүй хүндлөө өдөр болгон залгаж тоогдох гэж хичээх ёстой гэж бодоод бид хоёр тийшээ болсон. Хамгийн сонин нь би огт гониглаагүй. Салах мэдрэмжинд хүртэл тасчихсан байсан юм лээ. Сүүлд нь хэлэхэд холын зай харилцаанд удаан битгий байгаарэ. Хайртай хүний хайрлахаа болтлоо битгий удаарэ. Холын зай зүгээр л харилцааг улам муутгадаг юм билээ шүү. Даваад гарчихвал бүр амар аз жаргалтай болдог юм шиг ярьдагч гэлээ хит удаан байвал аз жаргалыг нь холын зай аваад явчихдаг юм билээ шүү. Энэ хүртэл унсанд баярлаа. Новшоо байсан бол уучлаарай. Гинэ. Зүгээр дээ. Тэгтээ ингээд нэг холын зайны 3 жил 5 жил мэлсэн амар хэцүү нэг тэр цагийн зөрөөмөр бас амар хэцүү юм шиг санагдаж шүү дээ. Тэгэл зарим газар нь өглөө болж чинь зарим газар нь орой болж чинь тэгэл ялангуяа тим үед ч юм уу бүр илүү хэцүү байх юм шиг санагдаад тийм. Гэтэ надад тэр цагийн зөрөөмөрөөс илүү зүгээр яг хамт байж чадахгүй нь л амар хэцүү санагдаж байгаа шүү дээ. Ингээд зүгээр ингээд яриад байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд хамт байх мэдрэмжийг өөрөөс авч чадахгүй ингээд тэрхүү одоо ингээд хэцүү байгаад өвдөөч юм уу л тийм бахт нь хажууд нь ингээд тэврээд авчиж чадахгүй яаж чадахгүй болохоор тэр нь амар цагийн зөрүүнээс болоод бүр ярьж чадахгүй шүү дээ. Тийм үү. Тэгвэл тийм шүү. Тэгвэл бүр хэцүү. Тэгээд ер нь тэгтээ одоо цагтал ярьж болно шүү дээ. Тэгтээ ер нь угаасаа л хэцүү л байна. Тийм. Холын зам угаасаа хэцүү. Тэгтээ энэ ингээ холын зайнаас болж ер нь салсан гэсэн шүү дээ. Тэнгүүт надад зүгээр бодогдож байгаа юм нь холын зайгаар бас бүцэн хүмүүс ч байгаад байдсан шүү дээ. Нэг талаараа холын зайн шалгуур тэнгүү нөгөө талаараа энэ хоёр хүн чинь яг нэг холын зайд орж байгаа үе нь яг хоёулаа нэг тийм тодорхой хэмжээний шилжилтийн үе шүү дээ. За одоо энэ 10 жилээ төгсөөд ер нь бол яг оюутан насын мэдэрж байгаа нөгөөтгөн ч гэсэн яг баг ажил дээр гарах насан дээр ирж байгаа юм шүү дээ ер нь бол тий. Тэнгүүд тэр чинь одоо би өөрийгөө бодоод үзэнгүүд 10 жилээ төгсөөд байсан ануужин одоогийн би хоёр бол бас нэлээд ялгаатай шүү дээ. Ингээд хүрээлэл, эргэн тойрон одоо сурч боловсрч байгаа тэр зүйл тэрүүгээрээ ингэж өөрчлөгдөөд тэгээ ингээд хитрхи олон жил хол байчингууд тэр өөрчлөлтийг ингээд тэр чинь миний өөрчлөгдөөгүй надад хайртай байгаад байгаа шүү дээ. Тэгвэл миний өөрчлөгдсөн намайг яг амьдараа мэдхгүй утасны санаас л мэдж байгаа. Тэр нь яг тэр хүн ингээд эргээд таних уу гэвэл бас хэцүү гэх юм уу. Тэгэхээр яг ийм өөрчлөлтийг нь ингэж байн хүлээн зөвшөөрч тэр өөрчлөлтийг нь мэдрэх айгуу чухал санагдаад байгаа шүү дээ. Хол байдаг хүмүүс ялангуяа. Бүр ингээд одоо юу гэдэг нас биеинд гүйцсэн те ингээд тодорхой хэмжээний үзэл бодлон төлөвчсөн хүмүүс ингээд холын зайд ороход бол окей ингээд хөрхөн бүтээд явцдаг юм шиг санагдсан юм уу? Ер нь бол тийм. Би тэгж утсаж бас яг наатан дээр ч аягүй санал нэг чинь тэгээд за юу гэж хэлмэр юм те ингээд одоо хосууд ингээд яагаад үргэлж явах үедээ хэрэг үнэхээр ингээд хугацаа нь аягүй урт 5 6 жил мэл ч юм уу саяных шиг ийм тохиолдол юм бол баг шулхан зүгээр бие биндээлээд за хоёул ер нь сал идэв үү гэд эртгэн салцсан зүгээр санагдсан шүү дээ. Тэгээд тэнгуүтээ 5 6 жил өнгөрөн шүү дээ. Тэр үед харин хоёлаа хин ингээд өнгө байх юм бол нөө одоо та нарын
нөгөө ярих туртай нөгөө хувь тавилангаараа очих юм бол гэж бодоод байгаа байхгүй. Би бол тэр үед ингээд надад нэг тийм төсөөл байгаа байхгүй. За би нэг охинтой өргөж чаад тэгээ 5 6 жил үнэхээр дундаа уулзахгүй ч юм уу. За эсвэл тэгээ амар хол байна гэх юм бол амар хэцүү санаж байгаа. Хийнийгаа ингээд нэг тийм өөр шорон шиг байлгаад. Тийм өөр хүнтэй ч ингээд олигтой яалахгүй нэг тийм ганц бүрийн нийлэхгүй. өөр хүнтэй ч ингээд контакт үзэхгүй ингээд янд хорж морих эсвэл ингээд нөгөө хэрвээ тийм хүн байхгүйсэн ч гэсэн ч одоо юу гэдэг нөгөө хүнийг бодоод би өөрөө ч гэсэн ингээд нэг хүнтэй контакт үүсэхгүй ингээд жоохон яагаад тахлаар хэцүү санагдаад тэгж нөгөө шорон шиг юунд яажсанс баг салаад те за зүм тэгээ үнэхээр 5 6 жилийн дараа хоёлаа нэг те дуусцаа ингээд Монголд ирээд тэр үед бол би ичгүй чамаас шууд ингээд асуучээ те жаа одоо хүнтэй ярьсаж байгаа юу хоёлаа нэг эргээд нэг уулзаад үзэхгүйгээд ч юм уу нэг тийм тохиролцоо ингээс алчвал баг амар хийнд ашигтай ч юм шиг гэж бодсон шүү дээ би лаа Яг нэг холын зайд эцсийн үзэж нэг токсик ч юм уу тийм хэцүү салахгүйгээр яг гой байгаа үе дээр нь зогсоочоод тэгээд яг хамт байхдаа тэрийг үргэлжлүүлэх гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Тийм бас надад аягүй. Би бас нэг комментар хийлье. Энэ миний мэдэх хөөхөн борхон миний мэддэг хүн биш болчихсон. Гэ тэрийг уншсан чинь надад яг уншиж хахт ингээд шууд нөө Rocket Bean бит хоёр идэх штэ. Тэрэн дээр урднд байсан хүмүүсийг дахиж олж харахгүй даа. Тэр амар бодогдоод амар бодчих та. Уншиж хахт амар бодлоо. Нэрэл яг тийм шиг санагдсан шүү дээ. Яг тийм за чигшин та нар комментар хийлээ. Тэгвэл тэгээд хоёр талд тустай яж найлаланд нь ямар нэг юм тохиолдолд тэгэнгүүт тэгэл бас тодорхой хэмжээнд өөрчлөгддөг бах уу. Ер нь бол тэгэл нөгөө нэг 24 долоо байн хамт байгаагаа мэддэж чадахгүй шүү дээ. Юу хийж байгаа, яаж байгаа тий. Тэгэл зэрэг. Гэтэ надад юу аим гой санагдаад шүү дээ. Ингээд одоо social network гэдэг байхгүй байх үед одоо манай эмээвөгийн үед тий. Орос руу сурахгүй явдаг байсан. Тэр үеийн long distance яаддаг байсан бол цахаа махаа бичээл. Одоо манай эмээвөө яг тийм байсан байхгүй юу? Өвөө орос сурдаг байсан. Тэнгүүд ингээд эмээд өгсөн ингээд цахаан байдаг. Ингээ өөрийнхөө юм гоё дипломатын зураг мурагт тий. Тэгэл ингээд цахааныхаа ард ингээд бичсэн тийм цахаанууд. Тэр мэгчтэй одоо тэгэл цэрэг мэгт 3 жил явдаг байх уу ер нь тэгэл хэцүү үстэй тэр. Тэгэл нөө явцаад тэгсэн тэгэл. Тийм тэр чинь бүр нөө дундаар нэгтнүүдээс уулзалтаар гарч ирэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Уцааш чичлэх гот тэгэл. Тэр үе бодоход бас бид хэд бас азтай үед. Царайгаа хараад бас ярьж байгаа маа. Үнэхээр яг холын зайд дүүсэн чинь бүтээгээд хоёр талаас үнэхээр хичээх юм бол бас болох л байхгүй яг үндэ. Тэг ингээд бүр яг үндэ одоо л бас ингээд харьцангуй том болж байгаа хүмүүс чинь ингээд бүр юм уулзах боломж ч үүсгэж болно шүү дээ яг үндэ. Бүр хичээх юм бол. Тий. Тэгээ үнэхээр болохгүй бүтггүйгээд одоо хоёр тишээ болсон бол угаасаа л болохгүй бүтггүй л байх байсан. Хичнээн хичээгээд ингээд дараа нь харамсахгүйгээр хичээгээд тэгээ үр дүн болохгүй бүтггүйсэн бол би бол тэр хувь тавилаа л гэж боддог шүү дээ. Хичээхийн хувьд хичээсэн байхгүй. Гэхдээ болж бүтггүй юм гэж байгаа шүү дээ. Тэнгүү тэр чинь хувь тавилаа. Тэгэл угаасаа болохгүй байгаа юм дэр нэг амар гуйж гувшаал нэг тэр болоод жаах тийм сте. Харин Зүгээр тэгэл заа. тэгж утсан юмс. Хой. Хаяа. За хэдүүлээ дараагийнхаа цагаар орцгоё. Энэ өдрийн мэндийг хүргэе. Үүний бичихгүй л бол миний нойр хүрдгвэ. Өглөө чихүү сурамжтай чихүү нэг түүхээ хуваалцъя. Танай холбооноос зохиосон Melbourne after party-нд Хүсвэсэн захаа. явна гэдэл гүн догдол болоод Нар ч дүүл яваагүй шүү дээ. өрөөнийхөө охтуудтай юу өмсгүүгээл их ангалзаж утсан юмдаг. Очоод лид алж гинэ. Хорвоогийн ууж болох бүх зүйлийг уугаад найзуудтайгаа нэлээд халчихсан тайзны голд бүжиглээл жинхэнэ Москвагийн оюутан бидний диваажин гэсэн үг гэвч энэхүү жаргалтай дүүх минь аимшигт явдал болж ирсэн юм да. Та хэдмийн хид их гайхаад таг болчихвоо. За тэгэхээр нэг тасаад нүдэнээс чинь машины явдлын суудлын дээр хөндлөн хөвчихсэн явж гин. Хараа муутай болооч тэрөө арай гэж фокуслаад урталт сууж яваа хоёр хүний харсан чи хэн байсан гэж Цагдаа. манай аав ээж хоёр. Би ч бүр гайхаад Юу вэ? юу болоод байгааг ойлгохгүй хэсэг тэр хоёрын Би бас ойлгохгүй. харин юу заахан уншчихлаа. Тэр хоёрын байр байдлыг ажиглая гэд нүдэн аль хвцэн чи тэр хоёр юу ч ярихгүй ээж аавын хажууд уйлаалах юм. Би ч хэсэг байж байгаа л өндийгөө Монголд ирсэн юм шүү дээ. аав ээжлэгэлээ. Тэр нэг дуудаж үтсэн юм байна. Тэр нөө биш юу? Тэр хоёр юу ч дуурдаг хэсэг байж ажилласнаа аав улаан үдээс Монгол явж ийн л гэдэг юм да. Би бүр шок. Азар халаасанд утсан маань байж байна. Нэгэд тутаслууга ортол нөгөө явсан Melbourne after маань 10 хоногийн өмнө байсан юм да. Тэгэл
би бүр шок дахиад. Нэтлэнгийн байлбал юм шиг байна. 11 Шөө гүйлгээд үзсэн чинь тэр үеэс 2 3 хоногийн дараах бичлэг байна. Бас найзуудтайгаа уугаал тэр бичлэгт бол солиорч өчөө. Hangover юм. Хамгийн гол нь би тэр үеийг айлч хэсгийг санахгүй байгаа. Нилийн хэдэн өдрийн турш эхэлдэггүй уугаал эцэст нь ухаалцсан юм уу хэм итгэв. Тэгэл аав ээж хоёр охин нэг юм хэлээ. Үндэ юу ч санахгүй байна. Үнэхээр бүр юу ч гэсэн чи аав тэндээс аав чамайг баг уу гэж хэлээ битэл гэн. Ээжийн уйлахтай зэрэгцээл дагаад үлчав. Тэгэд толгой үнэхээр л амар хүчтэй өвдөд байсан болохоор эргээд гэвтээ үдээ нээсэн чинь хаана байсан гэж дотор байранда орондоо шөнийн 3 цаг энэ бүхэн зүуд байсан байлээ. Яа би бол итгэсэн. Би бүр амар итгэсэн. Өстө нэрээ 11 хугацаанд байсан юм уу бодож байсан юм. Яаж огцмогцтой плот твисттэй гэх юм ямар. Тэр хүний зүуд гэдэг чинь бүдэг бадаг байдаг үстэй. Гэтэл энэ зүудний бүх мэдрэмж шаардлагат ээжийн үлнээс тэгээд бүгд л бодд байсан. Би тэгээд юу найзуудтайгаа уухтаа маяглаад байдаггүй сайн ч удаг, сайн ч даачдаг. Гэхдээ тэрэндээ бардаад байнга уугаад байдаг бас юм бас биш ээ. Монголд гэртээ бол ерөөсөө удаггүй энэ л эрхчлөөтэй байдаг. Тэндэж энэ зүудээ би арх ер нь дими гэсэн ээжийн минь нэр миний зүудэнд орж ирж мэдрүүлсэн болов гэж бодсон доо. Битгэл бодит амьдрал дээр биелээсээ билээ. Угаасаа тэгээд хүн архийг уудаггүй, арх хүнийг уудагч билүү тийм үү байдаг та. Тэр шиг оюутан залуустаа битгий хэтрүүлж хэрэглээрэ гэж зөвлөмөр байна. Шинэ хүртэл уншсанд баярлалаа. Хүндэтгсэн Лили. Яа, гэтээ бүр сайн нэрнгээс илтгэлээ шүү дээ. Би бүр яана одоо нэр алуулсан бахтаа. Одоо ингэ суулаа хайж байгаа бахтаа. Хөөгцөн бахтаа гэж бодсон шүү дээ. Яаж тэгээд нөгөө нэг бичгээр баримтаа үзүүлээд ингээд онцмогцсон ч юм уу суудсан болоо гэж бодчихлоо. Би бас ирж л ажил. Гайхалтай шүү дээ бүр. Сая энийг сонсож тэр нөгөө яг 11-ийн дараас ирсэн гэхээр юу нэг кино байд штэ. Оо юу Hangover шээ. Нэг тусрагчтай киноч юу лээ? Twilight. Тэрэн дээр нөгөө хамгийн сүүлийнх нь анги дээр ингээд амар дайн ингээд болоод яажсэн чи зүгээр нөгөө нэг ирээдүг харж идэв чи яг ингээд боцчихдаг. Зүгээр яг дэрэн шиг мэдсэн дэрж аваад шүү дээ. Оо гэж. Тэгтээ бас гоё шүү дээ. Гоё бичсэн байна те. Тэстэй санаагаар гоё. Наадлаа. 11 дараас ирсэн царай одоо энэ камер дээр бичсэн. 11 дараас ирсэн гэх юм ээ. Аав ээж гэх нэ. Тэр сүүлийн тэр тэмдэглэл нь ч гэсэн гоё юм байна. Нөө яг ээж нь ингээд нөө анхааруулах гэдэг яасан баг гэдэг. Гэтэ би бас яг тэгж бодод ш. Зарим зүүднүүд нэг зүүд зөнтэй байдаг гэж яриад идэв шүү дээ. Тэнгүүт нэг юм анхааруулга болж орж ирж байгаа юм шиг надад. Хүний далд ухамсартал байдаг юм шиг байна л да. Яг ингээд ингэчүүл яах вэ? Тэгчүүл ингэндээ гэ тэ. Одоо ингээд арх ууж явахдаа манай хүн далд ухамсартаа ингээ аав ээж мэж байгаас ботсон л байгаа шүү дээ. Болохгүй юм хийж байна. Тэ болохгүй юм хийж байна да гэд. Тэгэл яг зүүд нь яг тэгж орж ирээд тийм анхааруулга сануулга болдог юм шиг санагддаг. Тэгэд ер нь бас нэг жоохон буруудаад байна да гэсэн нэг тийм тохио. Ер нь хүнд цаанаасаа ер нь ингээд бас тийм юм байдаг л. Тэрийгэ хүлээж аваагүйгаасаа болж бурууд хүмүүсээс буруудах тохиолдол. Та нар ер нь хэр зүтэлтэй? Анхааруулга. Ер нь би бас ингээд энэ цахианы эзэн шиг би ингээд яг зүүд амьдрал хоёроо юусэн ялгадаг байхгүй юу? Тэгэл ингээд яг зүудэлж явахдаа яг жинкнээсээ болж ийн гэж тал яг жинкнээсээ амьдрал дээр байсан байвал хийх байсан үйлдэлүүдээ ингээд хийгээлээд байхгүй юу? Тэгэл тэгж байгаа л яг сэрэнгүүтээ зүүд байсан юм уу? Тэгсэн бол би тэх байсан шүү дээ. Амар харамсаад байна шүү. Чи гаалах байсан шүү дээ. Чи тэгтээ зүүднээ өөрөө удирдах чаддаг гэсэн юм уу? Тий. Үйлс хийгээд үү? Тий. Өөрөө ингээд шийдээд өөрөө юм хийгээ яваад байхгүй юу? Тоглоомын дүр шиг юм шүү дээ. Тий. Би бол тийм нэг кино зохиол бичигдсэн ингээ би ингээ яг өөрөө шийдвэр гаргахгүй цаанаасаа яг юуны тэр хажуунаас нь үзээд байгаа юм шүү. Үзээд яг би өөрөө ингээ явж байгаа. Гэхдээ ингээд чамаар ингээ юм шийдэхгүй юу? Надаар шийдэхгүй байгаад байдаг шүү. Би ингээ яг өөрөө шийдэж яваад тахгүй. Гэтэ тэрийг би ингээ сэрснийхаа дараа гэж боддог. Миний би л нэг амар их зүуд бол зүудэлдэггүй. Гэхдээ яг амар их санаа зовж байгаа юм. Тэгээд бас яг ийм их анхааруулга юмнууд бол зүудэлдэг. Би ч бүр амар би ч нэг омоохон дивжээ сакс максаг ёо. Яг фейл чинь мэлгүй зүудлээ. Сэрэнгүүт ёо yes зүуд байна. Тэгж бодож модоо. Энэ тэгэхээр саяны шоу биш хаа. Саяны биш юм болоо. Энэ дээр ирсэн зохио хаа. Тийм үү. Тэгээ сая волейбол чинь болоод удаагүй байгаа зү. За мэд 10 маргаан ч нэ. За аль аль нь ч ясах вэ? За тэгтээ өнөхөр гоц. Тэгээ бүр бид нэрийг амар итгүүллээ шүү дээ. Амар юм наадчлаа. Харин тийм дахиад наадчлаа яс байна. Амар. Хөгжүүл. Наатаа хөгжүүл. Өөр гоё захианууд бас явуулаарай.
За надад ийм нэг богинохон захиа байна. Тэгээ айгуу гоё заавал уншина уу гэсэн гарчихтай байна. Тийм болохоор орчуул уншлаа шүү. Тийм болохоор уншлаа. За би энэхүү захиаг Монголын нийслэл Улаанбаатар хотоос бичиж суунаа. Утаанбаатар болчихсон л байна. Саяхнаас Орос явах хүсэлмэн дүрлэлцэж омоохон YouTube сувгийг олж баахан орос дуу сонсож сундаа. Энэ захиаг бичиж байгаа шалтгаан нь та нарт амлалт өгөх гэсэн юм. Би дараа жил эрхүүгийн цэг сургуульд орсон байх болно гэж амлаж байна. Тэгээд та хэдийнхаа зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцсноо. Эрхүүгээс басгүй руу яаж явнаа холол байхдаа хаахаа. Та хэд гоё шүү, дисэн ядан хүлээж сонсдог шүү. Хүнсдэгсэн заяа хүн гинэ. Ямар хөөрхин. За өссөн сургуультаа ороорой. Тийм манай үйл ажиллагаанд ороорой. Өнгөрсөн жилийн гэтээ сахны тэмцээнээр чинь амар олон хотоос хүмүүс ирээдсэн шүү. Эрхүүгээс ч гэсэн ирсэн дээ тий. Тэгэхээр тэгээд сайхан тэмцээн дээрээ тэмцээнд оролцож шоудаа тий. Ер нь бол ингээ нөгөө том тэмцээнүүд ер нь бол манайд нэлээд өөр хотуудаас ирдэг. Екатеринбург, Санкт Петербург. Ялангуяа сагсан дээр. Дивжээ дээр бас одоо энэ жил ирж байсан. Энэний жил ирж байсан. Нэр нь хинглээ. Заяа хүн гэдэг гоё нэртэй өөрийнх нь нэр юм баг та. Гэтэ ямар бахархлаа. Ингэж би яг ийм аргыг бас ашигладаг байхгүй. Энэ нөө ямар арга вэ гэхэлэр тий. Хүн зүгээр өөртөө амлаж болно шүү дээ тий. Тэгэхгүй ингээд олон хүнд ингээ мэдэгдчих юм бол нөгөө тэрэндээ хүрэх хэрэгтэй гэдэг юм хариуцлага тээж яваад байхгүй. Тийм болохоор яг одоо энэ бичиж байгаас харахад бол жигнэсээ орохыг тэмүүлж байгаа нь аяг арга гэж тийм. Тэгээ бас нэг өөрөөрөө бахархаж байгаа ядаргатай. Би бас нэг Оросд одоо ингээд хэдүүлээд тэтгэлэг мэтгэлгээ аваад Орос руу ирэх процесс чинь жоохон урт штэ. Одоо нэг 10 жил 12 дугаар ангид тэтгэлэг авчаал. За нэг 4-5 сар бол ямарсан Монголд байдсан штэ. Ямарсан явахын тодорхойлцсон. Тэх үед ямар юм болоо гэсэн төсөөлөл байхгүй. Одоо YouTube-ээс одоо Орос морсын амьдрал нөө влог хайнгут миний үед юу ч гарч ирдэггүй байсан. Миний үед хоёлаач нэг үе. Миний үед ч гэсэн. Тийм бит хоёрын үед юу ч гарч ирэхгүй. Тэгээд ахрын авч юм уу л гэж. Тэгээ ингээ оюутны холбоо ч гэсэн ер нь бол яг юу байдаг нь тодорхойгүй те. Тэгээ ингээд яг яадаг гэсэн. Оюутны холбоо баг байдгийн ч тодорхойгүй. Яг байдаг л байсан л да. Гэхгүй. Тийм гэхдээ ингээд энэ юм яг амьдрал нь ямар байдаг, ер нь яг ямар яаж амьдрдیں۔ Те ингээл зүгээр л энгийн амьдралын хэм маяг яадаг гэдэг нь амар төсөөлөл багтай. Тэгэхэд нөө өөр ухтууд Америк ч амар байдаг шүү дээ өөр улсуудын. Тэгээ YouTube-ээс хайнгуут ингээл амар хүн гарч ирдэ шүү дээ. Тэнгүүт яг тийм байсан. Тэнгүүт одоо болохоор YouTube-ээс хайнгуут гоё манай омхон үйл ажиллагаанууд гараад ирчихэж байгаа юм. Ийм подкаст гарч байгаа юм байна. Бас нөгөө хүүхдүүдтэй гоё влог хийдэг болсон шүү дээ. Манайх нөгөө влогийн тэмцээн хийсэн чинь влогийн тэмцээнд чинь бас нэлээд олон хүүхд оролцож байсан. Тэгээ нэг ийм оюутан ийм байд юм байна. Ингэж амьдрах, ингэж харагддаг юм байна гэдэг төсөөллийг бас хараад ирж байгаа гэдэг бас гоё аттай л санагдаж байна. Аттай шүү та нар. Өөрсдөө байгаад доо. Гэтэ би бас ингээ Орос байдаг ч гэсэн ингээд Орос байдаг хүмүүсийн влогийг үзэх амар туртай шүү. Би ч гэсэн ер нь л үздэг. Яаж нээж ин эднэр хаагуур юу хийж явж байна? Хаагуур зугаалж байна. Амар гой газар үзсэн байх тий бас. Гээ өдий ингээл баг 4-5 жил суучаал яа бүгдийг үзсэндээ гэж бодсон ч гэсэн үзэхлээр үзээгүй газар зөндөөлөд байхгүй. Оо ийш явдаг гэж бодлоо. Тиймэрхүү. Тэгтээ өөрч үлээ. Өөрч тайванда. Чи захиаг уншчих юм уу? Нэг захиад дутуу байгаа юм байна бид нарт. За тэгээд ам. Мянх жоохон уртл түүх юм. Гэтэ их гоё юм шиг харагдчих байна. Уншихгүй бол хайрын санагдаад байна. За Батмөнхөө. Батмөнхөд л зориулж захиж. Гадаа хүүтэрч байгаад бол хостой нь бие биендээ хосгүй нөөр өөртөө сайн анхаарал тавьж дулаан хувцлаарай гоё харагдах гээд далжганаад гүүгээд байв. Эрүүл мэнд нэгчүү залуусаа гинэ. За баярлаа. Гоё бичиж. Москва танилцсан миний бяцхан найзууд эвгүй ихчээс хамгийн хайртай ихч болсон нь гинэ. За өөрөөсөө 4-5 дүү дан охтуудтай найзалж эхлэхээр их сонирхолтой. Би өөрөө эготой амбицтай хэлэхгүй. Эхэндээ бол нөгөө болчмор шиг хідэн жижигээ нэг бол загнаал уйлуулж эсвэл тоглоом ширүүдүүдэд уйлуулцдаг гомдоочдаг байсан гинэ. Одоо гимшээд байхын новш. Амар гимшиж. Мовш. За тэгэл үзэл бодол үг хэл сэтгэж байгаа байдал гэл зөндөө юм болж байсан наад зах нь ууй гэд хань татгаар манай эдийн хинхэн өмнө ууж үзээгүй хүүхдүүд байдаг байсан. Тэгээд иймэрхүү том жижиг асуудлууд гээд үзэл бодлын зүрүү насны зүрүү гарна гинэ. Сүүлд нь хизээ блэ нэг өдөр би тэд анхны сэтгэлдүүдээ хэлэхэр болоод хэлэхэд нөгөө хэд бүгд дуу нэгтэйгээр анх намайг харчаад за энэ ихчээс л холхон байх хэрэгтэй гэж бодсон гэдэг. Йоо одоо бол би тэд байн гуулдаггүйч би дөө бол аим гинэ. Сүүлдээ бүр зузраад нөгөө ууж үзээгүй хэдийгээ бүгдийг нуулаа шартуулаад цогтуулаад бөөлжүүлээд авсан. Таас хэлж байгаа шиг байна шүү дээ.
Зэрлэг Бүгдийг байлээ. хэлчихсэн. Уучаад надаас асуусан асуулт нь анаа би сайн дааж гин үү? Одоо манай хэд олон дунд уух шаардлага гараад уухаар бол ямар ч тач шившгээ тарьчихгүй хүн шиг тунган тааруулаад бүгд дайжгүй уучнаа. Хаа миний гаргасан алдааг бити давтаасаа гэсэн дээ гинэ. Бас зөв штэ ихтэй тий. Тийм шүү дээ. Гэтгэлтэй хүмүүстэй уугаад сайн Нэг хууль ёсныхаа дагуу насандаа өрцөн. Өөрийнхөө хэмжээг мэддэг болгоцсон байж та манай. Тэр чинь бол амар чухал шүү. Тэгэхгүй уух Хэмжээг гэж байгаа мэддэг хинт хэлтрүүлээ. тэр чинь бас л. За хамгийн гол нь юу вэ гэхээр энэ хүмүүсийн нөлөөгөөр сайхан энергиэр нь би өөрийгөө голохгүй илүү их хайрлаж сурсан. Хэрвээ өмнөх надаас найз гэж чиний хувьд хинбэ гэж асуусан бол би ингэж хариулах байсан. Хэрэглээний хангалттай мөнгөтэй, гарандаа шин гарсан утастай, оригинал зүнхтэй, байртай, машинтай хүн дээрлэгсэн том компанид дайжгүй албан тушаалд ажилладаг 5 дахь өдрөө орой уулзч өөрсдөө тултал магтдаг хүмүүс л гэж хэлэх байсан гинэ. Энэ хүрээллээс жигдэхгүй байхын тулд байн хичээж өөрөө цалинтай байж аав ээжийнхээ мөнгийг мөн чих үрдэг байж тээ. Мэдээж 100 муу зангаа шууд хайж чадаагүй байгаа заримдаа гарч ирдэг. Хаяа бодохоор бүр өөртөө уураад ханд толгоогоос авчмаар санагддаг гинэ. Би ч гэсэн чамайг савмаар санагдаж байна. Тэнийг үзэл бодолтой намайг ямарч шүүлтүргүүгээр жин нэмсэн ч батг нүүрэн дээр гарсан ч бодоггүй байсан зүгээр л өөрийнхөө галзуурч байсан ч хайрлагт нь үргэлж баярлдаг шүү. Охтуудаа анх би ууй гэж гуйдаг байсан. Тэгсэн одоо эсэргээрээ гуйлагдаг нь болсон. Та хэд анзаарсан бол би аль болох хөнгөн хөгжилтэй зүйлсийн тухай бичдэг. Хүнд удаан бодогдохоор гүнзгий гонигтай хэцүү зүйл ярих бичих дургу. Тэнийг харагдсан ч хамаагүй хүнийг инээлгэж ойлгоё. Өнөөдөр жоохон сонин дурсамжаасаа бичиж үзлээ. Нэх эвгүй тухгүй байна. Зүүрлүүлж хэлвэл цагаан сараар хамаатны хамгийн аймаар хил амтай хов баздаг хоёрогч голдоо авч суугаад орсоор ирээд үзүүлчих гихт нь сандраад түүхийн хичээл дээр зээлсэн Пётр Перри тухай ярихад мэдэрсэн мэдрэмж иргэн төрөв гинэ. Яа. Үтгсэн үдээсэ. Яа, манай сэтгцээ. Бэжээ. Театр бэ. Тэгсэн чи тэр хоёр нь Орсолтой байсан болохоор батлах юм шүү те. Манай үчир дөрөв курсын хүн юм бэ? Хэдтэй хүн юм бэ? 3 юу лээ. Одоо гайгүй төгсөхөр болж байгаа хэмжээних байлгүй дээ. Нэлээл их юм болсон байна тэр үний ямар ч. Магистр юм болов уу? Магадгүй энэ ч ингэж өөрсдөө 4 5 дүн охтуудтай найзлж эхэлсэн гэж. Тэгэхээр чин тэр чинь одоо бакалаврын оюутнууд чинь магистрынхаас л 4 5 зүрхтэй юм шүү дээ. Тэг яг бакалаврч байж болно л доо. Бас тийм ээ. Яг Эсвэл зүгээр бакалаврын дээд хүмүүс. хэлний бэлтгэлийн хүүхдүүдтэй найзлсан байна. За тэгвэл Би ч одоо баг өөрөөсөө 3 4 настай дүү хүүхдүүдтээс найзлаад. тэгтээ анаа болсон. Би ч болно. Чиний мэдрэмж ямар хөө юм да. Харин адилхан ч юу ах уу? Түнэр авах уу? Гүйгүй. Наа чи жоох эсрэгээр одоо ингээд надад зүгээр гарч ирсэн мэдрэмж нь би ч одоо ингээд анх энд ирснээсээ хойш надад их нартай найзлдаг гэсэн хэвгүй. Ер нь бол дандаа өөрөөсөө дэд курсынхантай ингээд ер нь би дандаа л хичээдэг гэсэн. Энэ жил болохоор бас айгүй өрмөцөө. Амар олон дүүнертэй болсон. Манай оюутны байр бол нэлээд олон хүүхдүүдтэй болсон. Тэгэнгүүт нодлон ингээ зарим байж байсан баггүй. Тэнгүүд намайг одоо угсаа хүмүүс анхны сэтгэлээр яаж хардаг вэ гэхээр мохын тэргүүн нэгцэн кадр харсан их чидэр гэж хүмүүс хардаг баггүй. Одоо ингээд энд өдөө оюутнууд. Тэнгүүд би ч бас тийм амар албаны үедээ тодорхой хэмжээнд албаны ч гэсэн чөлөөт найзуудтай үедээ бас л чөлөөтэй байна шүү дээ. Одоо энэ подкаст хийж чөлөөтэй байдаг шиг. Ер нь бол ингээд яг орчноо мэдрэхийг хүсдэг. Анаа чи ингээд амар албаны маягтай чат гэсэн чи бид нар тэрэн дээр бүгд хаахаа байна. Би ингээ хоцорч болохгүй шүү. 17 цагт эхлэн чөлөө юу үлээ тэгсэн чи бүгдээ хаагаад харцсан. Тэгээ би омох төр ч гэсэн айл болох гэхдээ гişүүдтэйгээ бас гоё чөлөөтэй хаягдах хэрэгтэй. За тэр ч яах. Тэгээ ингээд нөө дүүнартайгаа тань за бас адилхан юм байна л да. Омохын танилцахын шоу болоод тэгээ ер нь жоо хүн баг ирэх юм ч гэсэн надад. Тэгээ би бас нэг байрнаас авах гоё хантай авчмаар санагдаад дүүнэртэй очиод шоуд ингээд юм харж үзээ. Жоо. За муу гэж шээ. Одоо шоудахгүй л зүгээр ороо яваад үзвэл бас сонирхолтой тий. Тэгж бодоод дагуулж явсан юм. Тэгэл дагуулж яваад ер нь яг тэгж эхэлсэн. Тэгээ ингээд ер нь бол одоос нэлээд татна болсон. Тэгээ надад тэлдэг байхгүй бас анхны сэтгэл гэж хэлэхэд таны ч амар ууртай тий ингээд амар сериосны омохын тэргүүн хүн гэж хардаг байсан чинь одоо зүгээр манай өрөөнд орж ирдэг гэж. Зүгээр л орилоод гүйжэдэг амараг тэгэл намайг шоколад өчтөр согтуу ашигч ийсэн гэж байна. Тэгээ манай хэдийн нэг одоо юу гэдэг эднээс өөр юм амар хүн хийдэг. Би одоо нэг үг хэлнэ, нэг үйлдэл хийн дандаа хэлгээстэй. Тэгээ би одоо зүйлдээ дасч ийн дөө. Миний төрсөн өдрөөр май нэзүүдээс хийлсэн л байлээ.
Би ч ерөөсөө ингээд юм хэлвэл хэлбэлээд байгаа юм чи. Дуурал буурчих гэдэг. Тэр чинь бас ихтэй амар сонирхолтой юм билээ ингээд амьдралыг бас амар хөгжилтэй болгож байгаа байхгүй юу. Одоо манай подкаст хөгжилтэй болж байгаа шалтгаан. Тэгээ санагдсан. Тэгээд тэгвэл нэг гоё энерги бас яг түрүү ярьсан шиг энерги мэдрэгддэг санагдсан шүү дээ. Би ч одоо өөрийгөө яг үнэ хэлэх жоохон гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд дээр бас яг үеийнхээ бас нэг бас гоё бит хоёр ч хамт их нартай найзлдаг байсан. Найзтайгаа ярьж үзээд ингээд хэлний бэлтгэл яг яхаа зураг мурданд харахаар бит хоёр бас гоё энергитэй л байсан юм билээ. Одоо дүүнер шиг гэх юм уу ингээд юу ч хийсэнтэй ингээд гоё ингээд тогтлоо. Тий. Ингээд ингээ тгий гээл амар тогтолцсон. Одоо бол манайд чинь бас тэгэл за гэх нэг жоохон юм байгаа шүү дээ. Тэгээд нам суугаад. Тийм тэнгуүтээ бас яг дүүнэртээ тэгээ ажиллаж байгаа бас амар гоё л санагдсан да. Тийм шүү. Нараа чинь ихтэй нөгөө хийгээдсэн чинь наа чинь сураад идэв л бас. Зөрүүлээ хийгээд амар үзээд суралцаад байгаа байхгүй юу? Тэгэл чи чинь бас манайгаа ингэж байгаа гэсэн чинь тий. Чамаас сурсан шүү дээ. Чи л авъя болсон шүү дээ. Чиний бүтээсэн алуурчин чинь би. Шаад хийж игээ. Чи тэгжилсэн юм уу? Гэхдээ зүрүүлж байгаа. Гоё зүрлж штэ. Эсвэл зүгээр батмгийн скил болов сайжраад байна. Та дүүнэр тэг хөгжилтэй хөгтүүд ээ. Гоё юм шиг. Үгүй ихтэй яалч энергинд нь баг дарагдаад чи би ингэж би ч өнгө анх орсноо ингэж амар юм яриад за та нар яаж мааш ингэж ингэжсэн сүлдээ баг дугаа сансаа соожоос ингэж жоо барахгүй тийм жоо барахгүй гэсэн. Батмгийн талаар ярьжсэн юм хэлэм. Батмг ах ч гэсэн гоё мүлжүүртэй явах үл штэ. Яг яс шиг гэж. Гоё тоглоом өрнөө мэй гэдэг мүлжүүртэй юм шлээ. Би одоо ингээ Батмг ханаар орчин л ингээл ер нь бол ингээл хүмүүсийг хийж мэгэл ингээл хөвчлөлтэй байдэн штэ. Миний төрсөн өдөр дээр маа хоёрнаас бас их хийлгсэн дээ. Зүрүүлж юм гэдгээс баг айгаад мүлжүүлсэн штэ. Юу анаар угаасаа нөгөө бөөндөө зураг зурсан штэ. Ингээ бид нар камер дээр бүр жинээсээ дугуй болсон штэ гэдэг. камер дээр зураг зураад ингээд солилцсон байхгүй одоо ингээд 2 минут хэлөө. Тэгс чи майонез те бүх хүний зурган дээр анаар хийчихсэн. Өөрийнхөө нэрийг анаа зураг бүх хүний зурган дээр өөрийнхөө нэрийг дараа нь яг нөгөө нэг суурийг тавьсан эзнэн дараа нь авч явна штэ те. Тэгсэн чи анаар зурсан юм шиг те. Бүх зурган дээр анаар. Тэгсэн чиний мэдхгүй бас ингээд сургуулийнхаа нэрийг хичээсэй гэж бичээдсэн штэ. Харин тийм ээ манай сургуулийн гэсэн. Хичээсэд сурдаг анаар юм уу эш. За сайхан дугаар боллоо те. За гоё захаан үзүүлээ гэж боошоо штэ. Би энер дахин нэг юм ярих гэж байна. Нөө нэг тэр энергийн талаар юу гэж ярьжсэн хүүхдүүд яг би бас тийг санагдаад байгаа. Тэгэд ер нь ямар ч хүнтэй уулз, ямар ч төрлийн ааш араншинтай ямар ч төрлийн чиглэлээр сурдаг, ямар ч хүнтэй уулзсан бэ. Хамгийн нэгдүгürt шууд тэр хүнтэй ингээд санал нэгдэх боломж. Тэр хүнтэй ингээд цаашаа дулам их уулзах болох номер 1 шалтгаан юу гэх юм бол ингээд нөө юм тийм бэлэн дүүрийн энергитэй гэхгүй. Тэр нь яаж харагддаг вэ? Ямар нэг юм төлөвлөгөөгүй явж байгаа л тий. За инкүү тийхүү гэхэлэр тгий шүү дандаа ингэ бэлэн байждаг. Тэр нь нөө ялангуяа энэ нэг баг курс одоо нөө шинээр жоо хүмүүс тиймэрхүү дандаа бэлэн өвдөдөг. Тийм шүү дээ. Тэгмээд одоо бид нар өөр мөргийн бодглоо ингээл тий. Нэгдүгээр курс мөрстэй ахтаа одоо ингээл. Тэгээ ингээ найз мэстгаа ингээл тий. Зүгээр л дэмэдийн гэж бол за ийхүү тий гэл ингэ нэг тийм байсан болохоор амар гоё. Тэр чинь юм хийх хүсэл эренцэлтэй. Тийм болохоор ер нь хүүхдүүд залуу насны ирч гэж байхгүй юу? Үнэ. Одоо ч баг дуусч байна. Одоо ингэ жоохон хөгшрүүд ирэхлээр чи ингэ лайд штэ. Яа тийм ч ажил тийм ч штэ. Одоо уусаа яах вүлээ? Зөв болсон байгаа байхгүй тий. Хэдүүлээ чин подкаст на ганц подкаст их гэж яадаг үлээ. Тэгэл тэгэнгүүт тэр ингэ тэрийгээ тийг ингэ л. Гэтэл хидлэжсэн ингэ бас гайгүй нөө санал нэгж байгаа хүмүүс ч гэсэн ингэ нэг бас олонгүй л байгаа болгодог. Тэгэхээр одоо л гэхдээ завгүйсэн ч гэсэн гаргаад ч юм тий. Яг угаасаа нэг тийм хуваарт орсон байсан те сүүлд. Яг хагсан бүтэн сайн болохоос тэгээд яг дараа нэг бүтэн сайн хойшсон ч бас гэж бодож. Тэр чинь бас ингээд 4-7 хоног дарааллаад бүтэн сайнд хийжсэн аа. Яг тэрний дараа ингээд бүтэн сайнд яасан ч амар эвгүй санагдчих байна. Юу илээ? Анаар жингийнхлээ явах хэрэгтэй лөө. Тэгээд юу үзэгчтэй бас дахиад нэг хэлчихье те. Та нар одоо манай дараагийн дугаарыг гой үзмээр санагдвал оюун солын 1 байгууллагаар үйлчлүүлээд манай Chilbit омох промокодыг ашиглаж рубль төгрөгөө солиулаарай. Тэгээ хөнгөлөлттэй үнээр солиулна гэсэн шүү манай сонсогчдод. Тэгээ тийм болохоор та нараас ер нь их юм шалтгаална. Тусгаал та нарт гаргасан промо. Энэ гоо бичлэг хүсэлтэй гоё яваад зү тэ бидний царийг хараад. Гэтэ жоохон ичлээ. Тэгээ бид нэг микрофон дээр ингээ бөөндө тойрж ярьдаг байсан баг тийм тэ. Яг микрофонд тойрч заяа.
Тэгсэн чи одоо тусдаа бас гоё. Надад ч эхлэхэд яг нөө урд хүм харагдахгүй жоох эвгүй л байлаа тий. Өмнө ч яг би биний хардаг байсан чинь. Тий. Гэхдээ зүгээр та нарыг харж байна. Эсвэл Жог хаашаа харах мэдгүй. Бүлцүүл. Жоо дэлдэрч байлаа. Эхлээд бүр амар хичээг ингээд нүр мөрөө буруулаад доошоо харж мараал. Одоо сүүл рүү гайгүй. За маа монголчууд ойртог сонирхолтой амьдарч байгаа шүрхлээд сонирхолтой түүхүүд байвал явуулаарай. Тий. өөр гоё түүхүүдээ явуулаарай. Тий, ойр таврын зүгээр ховж байвал бас. Бид нар бас базар шүү дээ. За энэ хүртэл хамт байсан баярлаа. Хэдүүлээ нөө хэлдэг үг хэлэх үү? Окей. За. За. 3 2 1. Юу л. Бай гэдүстэй. Бай тий. За бай гэдүстэй. За 3. Тэгээ bye guys л юу хэлээ шүү дээ. За. За дахиад шинээр хэлье. За. 3 2 1. Bye.